сүүдэр уулны цагуур нар орох гэж байгаа. Сүүдэр тэгээд нар хоёрын завсраа нэмж. Тийм байна те. Маш гоё харагдчихээн. За сүүдэрлээ ороод ирлээ. Хотын төвөөс 20 км тийм зайд хатаадаг ээжихээсээ хүүгээ аваад буцаа харих гэж явна. За гэдэг. Харин За. ээжихээ за гэж сурцсан юм нөхөө. За. Ирээ цааш үтэ. За. Гадаастаа сэрэг хүн байна уу тий? Айгу эрт намар болоод байгаа юм шиг. Нарны зүг. Энэ стой цохоо энэ тий. Шарараа. Энэ хооронд нь засмалаа тийм. Ангаса Сасан нөхөд авчихноо. Содгүй. Шимэглээ. Нөхөд авчихгүй би. За. Хүүгээ болгочихоо. Наадсан л хүн л дээ. Наадсан хүний л гутал харагдаад байгаа л да гэж. Бой. Тавар алхах заяа. Тавар. Данас. Юу гарын жоохон даарсан байсан. Дулаацсан юм шүү дээ гарын нь. Нэг хабэлэг авах юм уу? За тэгээ үгүй. За. Тэгвэл замынхаа талд шороог байна. Уулын замаар маш гоё явж исэн чинь дугуй гарсан. Тэгээд наашгаа ялтчихгүй төв зам руугаа орж ирж байна. Орж ирээд дугуйгаа өгч ийн одоо. Нөхөж аваад цаашгаа унда. Ямар ч гэсэн харанхуй бүр таг харахгүй болохоос өмнө гэрэлтүүлэхтэй зам руу орчуулсан гэж бодоод нарж арахаас өмнө явсан. Гайгүй хотын цахраа бараад давлаа. Дамсчих минь юу? Өмсөр. За өмсөлээ. Ч өмсөл. За нөгөө тал нь унчлаа ш дээр. За маа. Сүр. Сайн. Яа сонгоо юм бэ? Хахан ямарсан баян зэрхэн тавчгаар арай орж амжаагүй яваан байна. Ургах наран хорооллын харалтаал туул зэрлэг гэдэг дээрээс наашгаа зам руу гарч ирсэн. Нөхөх газар хайсаар наашгаа гараад ирлээ километртэй явах шүү дуугаад байд.
Оо, за. Дэлхийн онц. Одоо хэдэн минут болох бол доо. Саруу 12 минут болсон. Бүр харах болохоос өмнө гэрэлтүүлэхтэй газарлаа орчуулах хэрэгтэй байна те. Орчлоо. Тэгэл бол орчихсон. Яг л юм 8 натан болсон байгаа. Сайн ус туулаад. Тийм шүү дээ. Голоор гарсан юм шүү дээ. Жижигхэн гол гэж гойрох. Наано. Юунаас болоо гарч байгаа. Нөгөө тор 10 дугаар торнууд тэндээ үрний гарцсан юм аа. Уул руу харж явж байгаад. Зоогдсон юм байхгүй. За энэ урд дугуй ингээд 2 нөхөстэй боллоо. Хоттол хагарах юм тий. Өдөө бол хаглаадах юм бэ юм шиг байна. Өдөө гоё юм тий. Өдөө гоё явах гэж байна. Ба чин бас гэж байгаа те. Яах юм наадах юм уу? Яах юм суудаг юм биш шүү дээ. Ой ингэ сочд юм уу? Чи суудаг юм биш дээ. Штэ. Сядоса. Яви те гүнэ. Дуса. Хүү аноо бид гурав уяастай гүүрээр гараад угшаа энэ нөгөө Дүнжин гаруйн замаар авахад яг фризер гарчаа зогсож байна. Дуу хагараад жоохон садчихлаа. Дуу хагараагүй бол үдэд нэлээд өгцөн байгаа. Гэтэ одоо шөнө явхад бас гоё байна. Ингийн гэр басаачаад. Яа миний үлэгэр тасгаад байна. Хүмүүс бараг тав юм. За. За явцгаах уу. Бula. Яа, би энэ хоёр залуугийнхаа араас хөдлөлөө. Нөгөө хоёр маань тэр урт. Энэ зам их хайтахан сэлүүхэн. Ер нь хүүхд авч явж байгаа тохиолдолд бол заавалчгүй сэлүүхэн замын аюулгүй бас агаарын хувьд бас хайтахан замын сонгож авахгүй бол маш их ачаалттай замын хажуугаар явхад бол бүр хүүхэд гэлтгүй том хүний хүртэл хоолоо хорсож амар хэцүү байдаг. Тэгээ дуу чимээ басан гişгтэй. Тэгэхээр иймэрхүү гой сэлүүхэн замууд хотод улмал нэмэгцээр байна. Сайхан байна. Ингээд зам хаагаа тавьчихдаг машинууд нэг жоохон хэцүү. Улаанцай ам хүн явдаг зам дээр машина тавьчин тэгээд
хажуугаар нь тойроод гарыг гэхээр заавал цэвлэгэн дээгүүр явах юм уу? Эсвэл бүр гарах зайч угаасаа болтдоггүй. Явган хүний бодвол дугуйтай он ч бас арай өргөн зай эзэлж явдаг болохоор надад бол өстой тэртэй санагддаг. Яман хоёр зам гарчлаа, би бас араас нь зам гаръя да. Одоо л авах шүү дээ. Сайхан өстой маш гоё дугаан замаар явсаар байгаа. Энд ирэл энэ Тэнцэн гар явшааны цаана ирэл дугаан зам дуусчихсан юм байна. Зөндөө хайллаа. Хайлж урсч юм. Ашгүй. Нурууч 8 нөө. 8. Чинь л өөхий чи хайлуулсан байна гэсэн үг дээ. Ашгүй жаха хайлсан. За одоо ингээд шууд талбай орно тий. Юу Монгол сонгодог болж явах хэрэгтэй. Тийшээ явах гэдэг юм уу? Юу харин. За. Тэгээ явж яхад ингэж амар хайлах боломж олддгүй юм тий. Тийш. Яа айсаар нь жигээл болохоор би юусэн өнөөдөр л чихээ хайлчлаа гэдэг байхгүй яа. Монгол улсын ягчигчин дөрийн тэргүүн зэргийн Чингис хаан болон дуучин Ганбаатарын Ариунбаатар Үндэсний урлагийн театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн хянаар Үндэсний урлагийн театрын ерөнхий удирдагч урлагийн галиац үзгэлтэн Намхан Буянбаатар Монгол сонгуулийн тайзнаа баях хөгжмийн зохиолчдын олон сайхан бүтээл тавхны сэтгэл оюуныг цэнгүүлэн баярлуулж байна. Амар огш. Жисэн цагаан сүдийн ард зөв тойруулан хурайлсан ултрын ихэн найр хөгжим мөн ихшилжээ. Тийм ээ. Монгол сонгодог тоглолтын маань тайзнаа цэдэг түүхээ зуун дунгаас угаасан цагаан сүний хөгжмийг шигдэж байна. Ижийн хүүгээ хүлээсэн эх орн хүүгэн дуудсан эсгий гэрт төрсөн Монгол хүний дуу хоолой суурилж байна.